За тэгээд харин галзуу бичлэг хүрч байгаа. Тэгээд би нэлээд дээр нэг 100 хэд итгэж бичлэг юм бэ? Нэг бичлэгэн дээр хэлээдсэн. Энэ яг үндэ залуучуулах бичлэг биш байхаа. Энэ галзуу бичлэг байхаа гэжсэн дээ. Тэгээд олон жил галзуугаар дуудулж байна. Найзлагласан ш тэр. Гэр бүлийнхэн ч тэр. Хороо тэр гэхдээ ер нь ор ганцаараа үлдсэн юм шиг мэдрэмж. Яг хүүхдэд мэдэхгүй л тээ. Хүүхдэд мэдэхгүй залуу хүн мэдэхгүй. Тэр нь ямар нэгэн хүнд бас мэдрэгдсэн байж магадгүй. Тэгээд надад л тийм мэдрэмж. Энд яг нэлээ баггүй одоо тохиолдчихсэн. Тэгээд чамшиг галзуу алга тэнэг болоо юм уртнаас юм төвд юм цогц тасгалвэ. Тэ юм эсвэл цаашаа ингээ өвлүүлээд шашин ярих юм бол юм библ вэ? Юм буддын шашны мэдлэг вэ? Чи одоо юу хийм бэ? Гэдэг тэгээд тэр нэрэндээ бас жоохон тасахгүй болохгүй. Яг л тасахгүй байх юм бол би одоо ийм олон одоо галзуу гэж дуудулдаг мөртлөө тэрэндээ тасахгүй байх юм бол би өөрөө ингээ шантарч штэ эсвэл ингээ тэрэндээ эмзэглээд удаад байх юм бол би аяга уцаалтаа болчих магадгүй учраас сүлдээ тоохоо болчихсон. Тэгээд инээж эхэлж байгаа. Тэгээд магадгүй нэг Бэтмен тэр гэдэг шиг жокер болж эхэлж байгаа. Нийгмийнхаа тэр яг нийгэмд хүмүүс дандаа өхөл ярьсан, дандаа хацал ярьсан, тойрогоороо дандаа готрол гуниг ярьсан. Ийм нийгэм илүү нэг гэрэлтэй юм болно яг хичээдэг байхгүй юу? Илүү гэрэлтэй, илүү амьдрал гоё штэ гэж ярих хичээдэг. Гэтэ ингээ ярихаар хүмүүст хүрдгүү учраас, хүмүүст хад үзэгдэх учраас заримдаа харин энгийн болгож ус ярих гэж хичээдэг штэ. Олон янз бүрээр оролдож байна. Тэгээд зөв зүйлийн тухай галзуу байгаа даа их баяртай байдаг. Яагаад тэгэхээр би яг буруу зүйлийн төлөө галзуу байгаа хэрэггүй байхгүй юу? Ингээд хүмүүс ярьдэн штэ. Тэгэхээр сүүлийн бас тийнейжерс өсвөр насныханд тийм хандлага их болсон. Та ингээд та нар аав ээж нь тийм үү анзаардаг ч мөрөг анзаардаггүй ч магадгүй. Нэг тийм те ингээд жоохон өөр байх гал нүр мөрө будаал эмо энэ гэдэгтэй адилхан нэг өөр байх гал те ингээд тэгж хичээдэг болсон. Тэгэхээр яг тэр бол яг зөв сүртэй буруу сүртэй гэдэг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол зөв сүртэйгаараа хүн зөв зүйлийн төлөө галзуу байх юм бол юм хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би та нарт тэсний ад үзэгдэг ч гэсэн хичээн доромжлуулдаг ч гэсэн тэгээ та нар яг миний орон дээр байж үзээгүй мөртлөө доромжлох дуртай л да. Тэгээ одоо ял надад байгаа зүйл нь юу юм бэ гэхээр харин утас байна. Тэгээ нэг микрофон байна. Яг ч нэг суугаад ярьчих нэг өрөө байна. Тэгээд нэг өмсөх хувцас байна. Тэгээ энэ бол надад ихтэй хангалттай том амжилт байхгүй юу? Яг тэгэхээр анх туулжсэн зүйлстэй харьцуулахад хамаагүй том амжилт. Гайхалтай. Яг нь надаас илүү гоё студитэй, гоё видео эдиторуудтай, компьютерийн өндөр мэдлэгтэй, эсвэл царайлаг, эсвэл олонний танилтай хүмүүс байгаа л да. Тэр хүмүүсээс зүгээс харахад бол мэдээж ядуу тэгээ нэг сонин юм шиг хүн санаж магадгүй тийм өндөрлөөс харахад бол тэгтээ зүгээр яг гэвэл би яг анх эхэлж байгаа зэгийг бодвол хамаагүй урагшлсан байна. Анх миний видео хийж эхэлжсэн утсаар хүмүүс бараг нэрийг мэдэхгүй нэг хэдэлээ нэг тийм утас байдаг. Одоо зах зээл дээр бид зарагддаг юм бол доо нэг 100,000 л гэдэг баг. Тийм утсаар л бичлэг анх хийж эхэлжсэн. Тэрийг бодвол хамаагүй том амжилт. Дээрээс нь өмнө мэдчихэж байгаа би гадаа зогсоо бичлэг гэдгсэн тэрийг бодвол бас хамаагүй том амжилт байхгүй юу? Тэгээ эсвэл харьцчихсан охиныхоо найзуудад дээрлэхүүлээ зогсчихсан өдрүүд бас байгаа. Гэхдээ яг нэг үерхэл биш зүгээр харилцчихсан. Тэгсэн чинь найзууд нь нэрээд чи одоо чам шиг юм хачин нөхөр яага манай найзтай харилцаад байгаа. Энтэр гэдэг чи харилцаанууд байгаа. Тэг ингээд цаашаа ярил зөндөө олон юм хэцүү юмнууд байдаг байхгүй юу? Гэтэ тэр болгоныг ингээд давж туулчаад одоо ингээд харахад одоо ч асуудал байгаад ингээд одоо байгаа асуудлуудаа тэр томнуудтай харахад зарим утгаар бол жижигхэн байдаг. Дээрээс нь ингээд тийм утсаар ч хамаагүй ярьсаар байгаад хандлтаа бод үдцсэн болохоор одоо ингээ юм хийгээд үзэхэд би за миний хийж байгаа юм ч бас амжилттай болох боломжтой шүү гэдэг тийм үнцгээд байхгүй. Тийм болохоор жоохон гонигтай юм шиг сэдвүүд. Гэхдээ одоо болохоор яг хүүчлээ. Тэгээ одоо ч яг надад тулгарч байгаа асуудлууд байгаа. Гэхдээ хүн яг ямар тасал байд юм бэ гэхээр асуудал ирлээ ингээд нүр туллаа зүхтах уу ялах уу. Тэгээ ялаал гарчлаа цаана. Тэгээ баг заримдаа бол бүр ингээд үхэж байгаа юм шиг. Үнэхээр ингээд хоолооноосоо ингээд олс ингээд тэ углаад үсэрчмээр эсвэл ингээд хідэн давхар байшин дээрээс үсэрчмээр юм шиг зовлонч тулж магадгүй тэр зүйлсийн ард гарахад. Тэгтээ үхээгүй. Тэ амьдраад ингээд явхад буцаад ингээд харахад тэр асуудлууд нь жижигэрсэн байдаг. Эсвэл одоо байгаа тэр зүйлүүдийг хамаагүй амарсан байдаг. Хараалгуулж исэн, өрөөлгүүлж исэн. За тэгээд мэдээж дотны хүмүүсээс ирж исэн. Тийм
дурамжлалууд мэдээж зүтгэх найз нөхдөс ч юм уу. Тэгтээ буцаагаад яг тэр найзууд байсан ч гэсэн дахиад шинэ найзууд гарч ирдэг. Амьдрал гоё ихгүй юу? Баялаг. Тэгэхээр яг энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр яг тиймэрхүү хүнд үеудэд бол гэхдээ би мэдээж бичлэг хийж чадахгүй л дээ. Зүгээр үргэлжлүүлээд амьдрахыг л хичээдэг үеуд хүний өдөрт байдаг баг. Магадгүй та нарт тийм үе туулж байгаа. Эсвэл магадгүй өсвөр наснда тийм үйлдэл хийждэг хүмүүс байт юм билээ. Амиа орлох ч юм уу. Яг тиймэрхүү хүмүүс байх юм бол уучлаарай. Тийм биш шүү. Чи яг тийм үе байгаа бол чамаа өөрчилж харж ин гэсэн. Чи үргэлжлүүлээд шүдээ зуугаад амьдраад үз. Өөрчлөөд үз. Хорвоо энийг юм ард дуустдаггүй дараагийн сонголт гэж байна. Дээрээс нь хүмүүс муу байж болно. Чи өөрөө муу байх хэрэггүй. Гэмтчлээ. Байдлаар дүнээд явал амьдралд илүү олон гэлүүдээс хаа. Тэгэхээр ер нь бол яг юу хэлэх гээд байна вэ гэхээр миний энэ одоо хийж байгаа бичлэг болохоор их цөөн хүнд хүрэх хэрэгтэй баг. Тэгээ яг тийм юм туулаад явж байгаа ч юм уу туулж исэн хүмүүс байж магадгүй. Тэгээ тэр хүмүүстэй ерөнхийдөө ойлголцохын тулд юм бичлэгүүд хийж байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд амьдраарай. Амар гой санагдана. Гой санагдсан дараа үргэлжлүүлэн санагдвал надад яриа гэдэг ш. Гэтэ одоогор бол би хүнтэй уулзах гал байгаа л та зүгээр ер нь ядаж тэр номыг хөдөлж аваад үзээрэй. Доторх нь уншаад үзээрэй. Тэгвэл энэ номыг ингээ ойлгоход амархан бохгүй. Энэ ном биш те гэх. Яг тэр зовлонгуудын туулж үзээгүй ч юм уу хүн төрөлхтний мөн чанарыг ойлгоогүй. Олон зүйлийн цаана гарч үзээгүй учраас энэ хэтрийг хөнгөн хандаад байгаа. Тэрнээс уртнаас бол маш чухал сэдв. Дээрээс нь яг одоогийн хүн төрөлхтөнд бүр хамгийн эхний ээлж нь хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа тэр зүйл нь яалтч уртнаас واخгүй. Тийм л энэ та. Амжилт.